Одоо амьдрал шантарж байгаа ээжүүд зөндөө л байна. Тэгээд одоо тэмцгэл хэрэгтэй гэж хэлмээр байна. Би одоо шантарлаа гэд одоо яахын дээшээ тэнгэр холгаа доошоо газар хатуу. Тэгээ одоо гар хүлжээ ажиллаж байгаа, гар хүлэн ажиллаж байгаагаас л хойш ямар ч байсан тэгэл ажиллах л хэрэгтэй гэж бодож байна. Юу ч хамаагүй хийгээл одоо тэгэл хулгай ээж худлаа хэлэхгүй тэгэл явж ивэл тэгэл болчихно л ах гэж бодож байна. Бодоод үзэлтэй ив ирүүл сав саруул хөхтөө одоо ингээ 23 жил хэвтэрт байлгана гэдэг чи хэцүү. Нэг ч удаа газар хишгэж үзээгүй. Тэгэл болгонд бүтгэн гэл явж яхад ер нь бүхэл юм болдог. Болохгүй бүтгэхгүйгээд хоошоо суух тусмал бүхэл юм хэцүү нөгөө юу аа уршаа явахгүй шүү дээ. Намайг инхтэй явахтаа аз жаргалдаг. Би бол төрсөн нутаг налах төрсөн. Манай аав ээж хинтийн цэнхэр мандлын хүмүүс байдیں۔ Би болохоор нөгөө юу яадаг байсан? Цэргийн ангид ажилладаг байсан. Зэвсэг түвшний 32 дугаар ангид ажиллаж байгаа. Тэгээд өөрөө бас нөгөө олон жил хүчтэй хөвгт хараад ингээд өглөө гараад орой ирдэг. Тэгэл шүн хүүхдтэйгээ ноцтолт нь өдөр өглөө нь ажиллаа хийн гэл ер нь шүн бол нөгөө унтах амрах цаг нэг 2 3 цаг л байдаг надад. Заримдаа шантарна уйлах үе байна, шантрах үе байна. Ёо өстө нэрээ. Гэхдээ одоо яах вэ нөгөө өвтөл үр харамг гэхчээр нөгөө ямар хүүхдээ ингээл би муутай ингээл ам тэмцэл хөвтөж яах чинь би гараа хумхаал суугаал би одоо шантраад байна. Би одоо яах вэ хэцүү байна гэдээ уйлаа суух надад тийм ирэхгүй байхгүй л дээ. Тийм болохоор л өстө явна яаж иж байгаа л болгоно. Би эсэнээр миний 2 гар хоёр ажиллаж хат болгоноод тэнэл гэл явж байдаг. Бодоод үзэлтэй ив ирүүл сав саруул хөхтөө одоо ингээ 23 жил хэвтэрт байлгана гэдэг чи хэцүү. Нэг ч удаа газар хишгэж үзээгүй. Нэг ч удаа одоо ээж ааваа гэд хэлж үзээгүй. Би одоо тэр хөргөний эмчид амар бас гомдолтой байдаг байхгүй. Хэрвээ тэр төргөний эмч ирээд ингэсэн биш тэгээд би тэрийг аваачид өгсөн бол би тэр ирүүл сар бол болчих боломжтой байсан байхгүй. Тэгээд төргөний эмч настай эмч байсан. Би бүр аюу сайн сандаг тэр 2003 оны 11 сарын 23-нд байсан баха. Тэр өдөр би бүр тэр өдрийг аюу сайн сандаг байхгүй. Тэр эмчт тэр төргөний эмчид амар гомдолтой байдаг. Өөрхийнхөө эмчт бас аюу гомдолтой байдаг. Наад чи 15,000. Энэ нь 25,000. Тий. 25,000 минь хөө наадах чинь. Хүн чи айгүй муухай юм бэлээ. Нөгөө хүүхэд нь өвдөөл нөгөө юу яагаад ирэхээр нөгөө одоо нэг хөгжлийн бэрхшээлтэй болоод ч юм уу хүүхэд нь өвдөөд одоо энэ хүүхэд босхгүй гэж мэдсэн юм уу яасан. Тэгээд манай том хүү битэрийг хайчаа явсан шүү дээ. Тэгээд битэр чинь нөгөө аавдаа хаягдцсан. Тэгээ одоо манай нөхөр бол сайн залуу байдаг. Дотоодын цэрэгт ажилладаг. Айгүй мундаг хүнтэй сус би. Одоо нөхөр хаяад явчлаа гэж би бүр шантарч үзээгүй. За одоо яах вэ? Битэртээ цуг байхгүй юм байгаа өстэй. Шиг төмний буянгаар болно даа гэл. Тэгэл эхнэлгсэн эмчнэр надад айгүйх тус болж исэн. Өглөө одоо нөгөө эмчнэр өөрснөөсөө нөгөө нэг орой гэртээ хийсэн хоолоо авчирч өгөө ч юм уу. Энэ хоёр одоо ингээ олон жил шахуу эмнэлэгт байж байгаа гээл. Тэгэл өөрснийхөө хүүхдийн хувцас нарыг авчирч өгөөл хоолунд авчирч өгөөл бүр эмнэлгийн ажилтан шиг болцсон байсан ш. Тэгэж явсараад би нөгөө одоо нөгөө юу лээ гунж гутарна гэж нөгөө нөхөр хаяа явцсан. Яаж энийг туулах вэ гэж ингэж юу агаагүй юу атсан. Тэр нөгөө хэсэг цаг хугацааг даван туулцсан. Би 2 дахь сонголтын дээр айгүй айж исэн. Яа одоо ахаад алдчих юм болов ахаад одоо энэ өвчтөө хөхтэй намайг одоо хүн тооц суух юм болов гэж айж исэн. Одоо ийм өвчтөө хөхтэй эмэгтэйчүүдтэй суух хэрэгтэй хүн ховор штэ тий. Одоо намайг тооц суух юм болов гэж одоо айгүй айж исэн. Тэгээд ярилцаал ингээд яваад байсан. Тэгээ хүний суур хүмүүжил айгүй гоё. Тэгээ би ерөөсө тэр сонголтонд одоо энэ нөгөө нэг сайн мууга хаяад муу нь яваад сайн нэрсэн энэ сонголтонд л би бүр зүгээр айгүй бахархалтай байдсан шүү дээ. Зарим нь ёо азаа чамайг харахаар заримдаа шантарчмаар санагдаад яаж ингэ яваад байдаг вэ? Яаж чи бүх юм ингэ болгоод зохицуулаад хагур урдуур нь гараад наан цаан зохицуулаа явж байна өстэй. Үнэхээр мундаг юм аа гэлтэйгдсэн шин манай найз. Тэгэл өвдгөр хүүхд өвдгөр ирнэ наан цаан туслана. Ер нь манай найз нөхдөө танил ах トゥ нар ер нь танил талууд айгүй мундаг хүмүүс байдаг. Тэгэл болгонд бүтгэн гэл явж яхад ер нь бүхэл юм болдог. Болохгүй бүтгэхгүйгээд хоошоо суух тусмал бүхэл юм хэцүү нөгөө юу аа уршаа явахгүй шүү дээ. Одоо амьдрал шантарж байгаа ээжүүд зөндөө л байна. Тэгээд одоо тэмцгэл хэрэгтэй гэж хэлмээр байна. Би одоо шантарлаа гэд одоо яахын дээшээ тэнгэр холгаа доошоо газар хатуу. Тэгээ одоо гар хүлжээ ажиллаж байгаа, гар хүлэн ажиллаж байгаагаас л хойш ямар ч байсан тэгэл ажиллах л хэрэгтэй гэж бодож байна. Юу ч хамаагүй хийгээл одоо тэгэл хулгай ээж худлаа хэлэхгүй
Тэгэл явж ивэл тэгэл болчихно л ах гэж бодож шүү дээ. Би бол тэгж л боддог өөрийнхөө хувьд. Тэгээ манай өвөр Монгол найз гэж явсан. Ямар хүүрхийн тий. Тий. Тэгээ хүүхдийнхээ эмчилгээнд хэрэглээрээ гээл. Тэгээ бас өөрөө наан цандаг 5 цуглуулж байгаа нэмж ингээд хүүхдийн тоглоом аваад. Тэгэл энэ дээр зараал. Энд бол айгүй хүн ирдэм байлээ нөгөө амарч явж байгаа хүмүүс хүүхдүүд зугаалж явж байгаа хүмүүс айгүй их ирдэм байлээ.